За Монгол ардчилсан намын нэр бүхий одоо зарим гишүүд өчигдрөөс эхлээд энэ төв талбайд бас суулт зарлж байна. За тэдний одоо энэ суулт зарлж байгаа гол шалтгаан нь эрх хөрөгч Монгол Ардын нам бол энэ удаагийн энэ эрхлэгчийн ээлжид сонгуул ухтаад ер нь бол энэ бүртгэлийн байгууллага сонгуулийн байгууллагуудад нөлөөлж байна гэдэг ийм зүйлийг ярьж байна. Өөрөөр хэлэх юм бол одоо Алтай ууг гэдэг үнийг нэр дэвшүүлэхэд энэ эрх барьж байгаа намын хувьд бол нөлөөлж байгаа л гэдэг ийм байр суурийг илэрхийлээд байна. За өөрийн бурууд бүдрвэл хүний зөвд үлдэггүй гэдэг үг бас байдаг тийм ээ, ардын зүрэг. Эхлээд одоо нам дотроо юм нэгдлээ хангаж дотоод асуудлаа шийдэж Монгол улсын үндсэн хууль, ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, за бусад одоо дагаж мөрдөгдөх хуулиудыг чамд мөрдөж сурах тийм зайлшгүй шаардлага байна гэж ингэж харж. Одоо Алтай ууг гоо тэргүүтэй хүмүүсийг би одоо хар багасаа л мэдэж байна. Би өнөөдөр 10 настай мэдээ орсон цагаас энэ хүмүүсийг улс төрд явж байгаа энэ байдлыг харлаа. 30 жил явлаа. Яагаад төлөвшдгүй юм бэ гэж ингэж бодох хэмжээнд хүрэж байна. Монгол улс хөгжмөр байна. Монголын ард түмэн баян чинэлэг амьдрах хүсэл эрмэлзэл байна. Энэ бүхний саад тушаа болж 30 жил явж ирчээд өнөөдөр бас л ярддаг шудраг ёс ярьсан явж байна. Алтай ууг ерөнхий сайд байхаараа шудраг байдаг, биш болохоор шудраг биш болдог гэдэг ийм ойлголт бол өнөөдөр Монголын нийгэмд байж болохгүй шүү дээ. Би л дарга байвал бусд нь хамаагүй. Би дарга биш бол бусд нь бүгд шудраг бус гэж ингэж ярьж байгаа үйлдэл өөрөө их тааламжгүй байна гэж ингэж залуу хүний хувьд үзэж байна. Тэгэхээр энэ үйлдэлийг бол таслан зогсоох ёстой. Хүн дарга болохын тулд эсвэл аливаа улс төрийн намууд хоорондоо дотроо ойлголцоогүй тулд Монголын төр Монголын ард түмэн зов зүдэрдэг байж болохгүй. Зовх шалтгаан бидэнд мундаагүй тийм ээ, олон шалтгаан байна. Ковидаас өсвөлээд өнөөдөр ярих юм бол олон зүйл дээр биднээс зовсон зүдэрснээ ярьж болж байгаа. Түүнээс хэн нэгэн хүн дарга болоогүйгээр зовж зүдрэх гэдэг асуудал бол ярьж болохгүй гэдгийг шууд хэлхэн зүйтэй. Монгол Ардын нам өчигдөр Монгол Ардын намаас нэр дэвшигчээ бүртгүүлээд нэг зүйлийг маш тодорхой хэлсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул Монголын ард түмний нүдэн дээр ил тод бодлоонгүй, маргаангүй шудраг явагдаасаа гэдэгт Монгол Ардын нам одоо хүсэлт тавьж тэрний төлөө намынхаа зүгээс бол одоо шаардлагатай зүйлээр одоо яг тийм одоо ханднаа гэдгийг тодорхой хэлсэн байгаа. Монгол төрийн сонгуул тэр дундаа төрийн тэргүүнээ сонгох сонгуул хэл маргаангүй явах нь юу юунаас чухал. Би бас өчигдөр хэлж байсан. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул болохоор Монголын хамгийн муу хүмүүс хоорондоо өрсөлддөг. Тэгэд нэг муу сонгогддог гэсэн ойлголтоос бид салах ёстой. Улс төрийн намууд энэ соёлоо, ийм соёлгүй байдлаа, улс төрийн соёлгүй байдлаа таслан зогсоох ёстой юм байна. Төрийн тэргүүнээ сонгож байгаа энэ сонгуул төрөө дээдэлдэг ард түмэн илүү сайхан сэтгэлтэйгээр сонгуульд ордог байх ёстой юм байна. Энэний төлөө Монгол Ардын нам хичээн ажиллах болно.